Ганц зөргийн инх зүрэг 1 нас 7 сартай хайр татам хөөхөн хөө. Аав ээж ах эгчтэй наран болж ирсэн ч инхүү хэлж ирдгүү хийсч ирдэг өвчин хүүг зовоожээ. Төрөлхийн зүсний замын битгүүрлийн улмаас үүссэн элгэний хатууралтай энэ өвчнөөхөө улмаас 2010 оны 8 дугаар сарын 19-нд хэвлэх хэсэгтээ хагалгаа хийлгүүлж үүнээс хойш байнга л эмчилгээ хийлгүүлсээр ирсэн байна. Одоо харин элэг шилжүүлэн суулгах нь зайлшгүй болоод байгаа юм. 2012 он гарсаар өвчнөдөө шаналж эмчилгээндээ ядарч байгаа хүү уйлжил өвчнөдөөгөө тэмцэж байна. Байдгаа бараад эмчилгээндээ зарцуулж байгаа эцэг их Монголын дундчил нэгэн айл. Эмчилгээний зардал 50,000 $, бусад зардалтайгаа нийлээд 100,000 орчим $, хүрч байгаа юм. Эцэг их нь эмчилгээний зардлыг хараад дэмэл цөхөрсөн. Баян Жинэдэг айлын нэг л өдөр үрдэг мөнгөөр Эрдэнэт хүний амнасыг аврахыг та бүхнээсээ хүсэж байна. Нэг 2010 оны 6 сарын 11-нд төрсэн байхгүй. Тэгээд 2 сартаа энэ оншоор нэг төсний замын битүүрлийн улмаас ингээд хагалгаа хийлгэн гэсэн онцлогдоод тэгээд хагалгаанд ороод тэгээд тэрнээс хойш ингээд элэгний хатууралтай тийм цирроцтой болго гарч ирсэн. Тэгээд энэ өвчин нь болохоор ингээд аажимдаа ингээд өдөр ирэх тусам ингээд муудаад л одоо бүр нэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг л хийлгүүл миний хүүхд амьдрах гэдэг байхгүй. Жишээлбэл манай Монголд хаалгыг хийгддэггүй юм биш үү? Та бүхэн бас өөр газартай холбоо ирсэн гэж байна. Хаанаас холбоо ирсэн? Хэдийн хэрэг зардал гарна гэж байна? Энтхэг улстай холбоо ирсэн байхгүй. Тэгээд нэг эмчилгээний зардал $50,000 гэсэн. Тэгээд амын зардалтай нийлээд 100 сая шиг болох юм шиг байлээ. Ойролцоогоор. Яаралтайгаар тэр эмчилгээг хийлгэх юм бол тэр бас гэсэн. Одоо яг зөвөрүүд нь ямар хавах шиг нь хизэнээс ингэж хөндөрч байна гэж зүгээр ингээд нэг одоо элгэн л өвчлөл өвдөл аваа л да. Тэгээд элгэний эмчилгээ хийж байгаа байхгүй. Тэнийг л тогтоож барьж байгаа эмчилгээ хийж байгаа. Бага насны хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг туршлага монголчууд бидэнд байдгүй байна. Иймд гадагшаа явах нь зайлшгүй болжээ. Үзэгч та нэгэн гэр бүлд аз жаргал бэлгэлэхийг хүсвэл Хаан банкны 53 78 33 33 48, Хас банкны 50 тэгдэг 22 83 22, Голомт банкны 19 15 тэгдэг 23 13 тоот тансуудад хандив өргөн Монголын ирээдүйг хойцуулсан бяцхан хүүгийн амнасыг аврахад сэтгэлийн тусалцаа үзүүлэхийг уриалж байна.